сурагчдад болоо оюутнуудад маш их тохиромжтой лаптоп байгаа. Яаж ингэж хямдхан болсон бэ гэдэг талаар хэдүүлээ жоохон баг зэргийн ярив те. iPhone-ы чипийг ашигласан байгаа. A19 Pro буюу iPhone 16 Pro загварт хамгийн анх ашиглаж исэн чипийг бол ашигласан. Тэгэхээр iPhone 16 Pro дээр байсан чипийг за ер нь бол Mac-ийн үйлдвэрлэлийн системд зориулаад баг зэргийн өөрчлөөд за RAM нь болохоор 8 GB RAM-тай. Тэгэхээр энгийн ерөнхий үйлдэлүүдийг хийхэд бол 8 GB RAM бол хангалттай л санагдчих тий. 10-20 жилийн өмнө netbook гэж байсан шүү дээ. Маш хямд тэгснэ хүчин чадал багтай. Ер нь бол сурагчдад зориулсан, оюутнуудад зориулсан тийм ноутбукны төрлөөсөн. Netbook ирж байгаа юм бол гэж бодлоо. Яг нэг хараад л. Би бас эргэн тойронд байгаа хүмүүсийг анзаарангууд л ихэвчлэн хийж байгаа бүх үйлдэлүүд нь л браузер дээр байгаа. Тэгээ ерөөсөө л одоо Google Sheet ашигладаг байна уу, Google Workspace ашигладаг байна уу, эсвэл Microsoft Teams ашигладаг байна уу, бүгд л яг юм браузер дээр ажилладаг. Эсвэл нэг юм ганц хоёр аппликейшнууд л үсрээл татчих байгаа шүү дээ. Тэгэхээр хангалттай. За багтаамжны хувьд бол 256 болон 512 гэсэн хоёр сонголттой. За оюутнуудад болон сурагч нарын хөнгөлт гэж байдаг мэдээж Apple-ийн. За хэрвээ оюутнууд өөрсдийнхөө хөнгөлөлтөөр авал ахаад $100 буюу бүр $500 орж худалдаа авах боломжтой. Тэгээ шоу вебсайтнаас нь захиалж.